Өргөөлөгч Бэлгүүн таныг студид орж байна. За тэгээд хэрэгтэй мэдээлэл за ер нь бол манай үзэгчдэд бас асуух тийм зөвлөгөө авах зүйл байх юм бол Монголын золон терминал нэгтгийн лайв маань шууд явж байгаа. Тэгээд лайв маань доор бас асуумаар байгаа, тодруулмаар байгаа, зөвлөгөө авмаар байгаа зүйлсээ бичгэд бол нээлттэй байх болно. За танд өглөөний мэндийг хүргэе. Та хөвчөө зүгээд микрофон өөртөө баг зэрэг ортуулаад тухтаа суугаарай. За өглөөний мэнд хүргэе. За сайн байна уу, таны өглөө яаж эхэлж байна? Бидний урилгыг хүлээн авсанд маш их баярлалаа. Тэгээд өөрийгөө танилцуулаад гурлаа ярианд оръё тий. За намайг бол Бэлгүүн гэдэг хуульч өмгөөлөгч мэрэгчлээ. За ерөнхийдөө эрүүгийн болон иргэний эрхт бол төлхөө өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. За бит хоёр яг сая яриад л байж байла. Ер нь энэ заллах скам гэж яриад байгаа тийм хүмүүсийг энэ хуурж байгаа энэ тохиолдлууд нэлээд их болцсон. За дээр нь бол аргачлал нь нэлээд нарийн хүнд бүр ингээд итгэл өнөмшил төрүүлэх үс ийм байдалтай болцсон юм байна. За тэгээд таныг одоо ингээд ажиллаа хийж явж байгаа хугацаанд ерөнхийдөө ямар төрлийн заллан илүүтэй гарч байгаа юм шиг ажиглагдаж байна вэ? Сүүлийн жилүүдэд тийм ээ. Зөв. Заллин бол яг тухайн цаг үеэс шалтгаалаад хэлбэрээ өөрчилж байна. Юу вэ гэхээр одоо өнөөдөр яг Монголын нийгэмд өнөөдөр 11 сард монголчуудад юу хамгийн их тулгамдж байна? Яг тэрэн дээр заллингийн тоглолт явна. Тэгэхээр ийм заллин илүү байна гэхээсээ илүүтэйгээр тухайн цаг үед ямар нөхцөл байдал иргэдэд илүү хэрэгцээтэй байна? Тэрэн дээр нь заллингийн тоглолтууд явж байна л гэсэн үг. Жишээ нь одоо сая 8 болон 9 сард бол мэдээж нөө оюутан суралцагчид маш ихээр орж ирдэг. Тэгэхээр нөгөө орон сууцны заллин. Түрээсийн заллин. Мэдээж дээрэс нь иргэн бүр орон байртай болохыг хүсдэг. Тэгэхээр энэ хүний анхдагч хэрэгцээн дээр тоглосон заллин бол бүр бүх цаг үедээ хизээш зогсохгүй заллин. Тэгээ ийм байдлаар явж байна л гэсэн. Ер нь бол ёстой л цаг үеийн нөгөө хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг харж байгаа л тийм. За энэ дээр ингээд тоглолт хийчихье гэж ерөөсөө ингээд явдсан юм байна шүү дээ. Тийм арга ухаанаа өөрчлөл ямар айхтар юм бэ? Одоо нэг сая бид нар орон сууц руу орсных би нэг орон сууц дээр нэг юм боддог байхгүй. Одоо чинь ингээд хамгийн их түгээмэл байгаад байгаа нь хоёр иргэнд одоо нэг байрыг түрээслүүлэх болон зарахч гэдэг юм уу те. Ийм зүйл тохиолддог. Тэнгүүд одоо энэ хоёр иргэний хин нь яг авахалтын бол гэдэг асуулт. Хоёр бол одоо баг түгээмэл энгийн хоёр хүн давхар зарах бол нэг сонирм биш. Түүнээс дээш. Тий одоо манайхан өмгөөлөгч нар ч одоо хоорондоо ярьж штэ. 14 дээтэл нь одоогийн байдлаар миний сонссон. Нэг орон сууцыг 14 үнд штэ. Зэрэг тэр 14 хүний мэдээж нэг нь одоо байртай л болно штэ. Харин тийм. Эсвэл 14 айл нэг байранд амьдрах юмш боломжгүй. Миний ажиллаж байгаа кейс дээр бол 6 хүнд бол давхар зарсан тохиолдол бол байгаа. Эрүүгийн журмаар шалгагдж байгаа. Энэ тохиолдолд бол яах вэ гэхээр 6-гийн 6 хүн давхар зарсан бол мэдээж нэг нь л орон байртайгаа үлдэн, нөгөө 5 нь бол хохирогч болоод ингээ хохироод үлдэн. Нэгэсэндээ бол мөнгөө өгөөд 2 3 4 5 жил ашиглуулж чад буцаагаад өгсөн мөнгөө л авна. Авч чадахгүй ш тохиолдол нь. Яагаад гэвэл тухайн залливч тэгээд үнэхээр одоо заллах үйлдэлтэй шийдэлтэй хандсан бол би шорондоо орчихё. Мөнгө ч өгч чадахгүй, мөнгө ч идэж байгаа дууссан гэд ингээд ялаа аваад явж байгаа тохиолдлууд байна. Тэгэхээр энэ дээр бол иргэд барилгын компани маш сайн судлах хэрэгтэй. Нэгдүгээрт, хоёрдугаарт яг тэрхүү одоо 6 хүнийг хэн нь одоо төрүүлж гэрээ байгуулсан. Эсвэл бол хэн төрүүлж байрыг эзэмшилтэй авсан нь бол өмчлөгч болоод бусд нь хохирогч болдог ийм хуулийн зохицуулалттай иргэний хуулийн. Гэхдээ үүнээс гадна бас нэг зохицуулалт бүртгэлийн хуульд хийсэн нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд бол нөгөө урьдчилан тэмдэглэгээд одоо та сонссон л баг. Юунд улсын бүртгэл дээр. Улсын бүртгэл дээр урьдчилан тэмдэглэл хийлгэчихэр нөө 16 айл хэн дөрүүлж улсын бүртгэл хийлгэсэн нь л ерөөсөө өмчлөгч болж байна л гэсэн үг. Тэгээ бус 15 нь хохирно. Тэгээд мөн хохирохдоо би чи энэ байр чи одоо миний захиалж байгаа байр чи улсын бүртгэлд урьдчилан тэмдэглэлтэй юм байна шүү дээ. Тэгэхээр би энийг захиалж болохгүй юм байна гэдгээ дараагийн 15 хүн ойлгочихно гэсэн үг. Тэгэхээр нөгөө мөнгө шилжүүлэхээс өмнө одоо тэрийг үйлдэлээ хохирохоос өмнө үйлдэлээ хязгаарлалчихна. Хүмүүсийн зүгээр л гол алдаа мөнгөө битээ шууд шилжүүлэлт. Мөнгөө шилжүүлэхээс өмнө эхлээд урьдчилан тэмдэглэлээ хийлгэж. Эхлээд гэрээ контрактаа байгуулчих. Тэгээд эхлээд одоо тэр холбогдох төрийн байгууллагаас нь лавлгаа тодорхойлох бичиг баримтуудыг аваад харчих. Тэгэл мөнгө шилжүүлчих. Тэгэл болоо бүх асуудал тэгэл дуусна. Иргэд өөрсдөө л хянамгаа бай.
Одоо нөгөө урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх нь гэж байгаа шүү дээ тий. Тэрийг яаж шалгах боломжтой юм бэ? Би одоо за дэлгэр цэцэг нэг байр авах гээд байж гин гэж бодъё тий. Тэр байрыг өөр хэнийг нь зарцсан зараагүй байхыг би одоо гэртээ байж ахтаа шууд гэдэг ч юм уу тий мэдэх боломжтой юм болов шууд. Яг хөө ингэн. Би барилгын компани. Та надаас нэг байр захиалж байна тийм үү? За тэгэхээр би танд бол байраа зарихтаа та урьдчилсан тэмдэглэл хийх боломжтой. Та ч асууж байгаа шүү дээ боломжтой юу гэд. Боломжтой гэд ингээ гэрээ хийгээд өгөөд явуулчих. За та нөгөө гэрээгээ бариад улсын бүртгэлийн байгууллага дээр очино. За улсын бүртгэлийн байгууллага дээр очисон чинь наад бэлгүүн гэдэг компани чинь байрыг тэнцээ А гэдэг хүнд зарсан байна. Өчигдөр урьдчилсан тэмдэглэл нь манай бүртгэлийн байгууллагад хийгдсэн байна гэж танд хэлээд өгнө. Таних яг 2 дугаар ээлжийн бүртгэлд орж болно шүү гэж хэлээд өгнө. Тэгэхээр та бол юу вэ би чи нэг байрны 2 дахь өмчлөгч баймааргүй байна. Тэгэхээр би энийг ерөөсөө бүртгүүлж болохгүй юм байна гэд буцаад барилгын компани дээрээ ирнэ. Энэ байр чинь бүртгэлтэй байж тээ Монгол барилгын компани тийм байна уучлаарай танд өөр байр өгье. Эсвэл бол мөнгө ч өгье гэдэг ийм шийдэл тэр доороо. Нэгээс 2 хоногийн хугацаанд болж шít. Тэгэхээр иргэд бол энэ дээр яах вэ гэхээр 100% төлбөрөө шилжүүлчихэд улсын бүртгэллөө очингууд л бүртгэлтэй байна гэдэг байгаа байхгүй. Тэгэл охирчоод буцаж ирээд мөнгө авъя гэхээр би барилгын компани мөнгө нь авахгүй. Гэрийн зааснаар 10% суудагнаа. Эсвэл та шүүгтээд аваарай. Шүүгтгээр чи 2-3 жил. Ямар сони юм бэ тий? Бүх компаниуд одоо яг бүх гэх нь хайш. Ер нь бол маш олон компаниуд бол ингэж байна. Ингээд нөгөө нэг зүв зүгээр мөнгө өгж итгэснээрээ та охирж штэ. Тэгэхээр би танд юу зөвлөх гээд байна вэ гэхээр та эхлээд ядаж 10-аас 20% урьдчилгаа хийчих. 100 саяын байр авах гэж байгаа бол ядаж 10 саяын л хийчих. Тэгээ хийчээд урьдчилсан тэмдэглэлийн бичиг гэрээгээ аваад улсын бүртгэл дээр очиж бүртгүүлчих. Бүртгэгдлээ та бол анхны бүртгэлж байгаа иргэн захиалагч юм байна гэд тэнцэнс хэлээд өгнө. Тэгэнгүүт л та буцаж ирээд мөнгө төлчих. Тэгэл бол. Тэгэхээр яг нөгөө хувь хүнээс бас нэг байр авах тохиолдол маш их байдаг тийм ээ. Яг барилгын компаниасаа гэхээс илүү хувь хүнээс. Тэгэхээр энэ яг процедур үйл явц нь яг адилхан байх уу? Адилхан. Яг хувь хүн дээр бол нөгөө баригдаа дууссан байр байна уу, дуусаагүй байр байна уу гэдгээс шалтгаална. Хэрвээ дууссан байр байвал нөгөө үйл хөдлөлийн дөрөнгийн өмчлөх эрхийн гэрчлэгийг нь харна. Гэрчлэгийг одоо хуурамчаар үлдээд байгаа. Бас. Бас. Тэгэхээр ийм мөнгөлөгөөс давхар лавлгааг нь харчих. Магадгүй тэр лавлгааг хуурамчаар үлдэхийг үгүйсэхгүй хөгжсөн. Тэгэхээр улсын бүртгэл дээр очиод үйл хөдлөлийн нөгөө нэг худалдаа авах гэрээг өгөө шинэ гэрчлэгээгээ таны нэр дээр авна. Яг тэр процессын ард дээр би дийлэх мөнгө өгье. Миний нэр дээр ойрдор гарсны дараа би танд ядаж 80% өгье. Одоо би танд 20% өгье. Ер нь 20% ч ихтэн. Ер нь үнэхээр л 8 хийж байгаа бол гэрчлэгээ гарсны дараа л 100% мөнгө өгье гэдэг тохиролцоон дээр ер нь буух хэрэгтэй. Одоо хуульчтаас өвлгөө авж байгаа ийм талууд байна л да. Манайх ийм байр зарах гээд манайх авах гээд бит хоёрын харилцааг та нэг хуулийнхын дагуу хийгээд өгөөч гэсэн хүмүүс байна. Тэр хүмүүст бол би зөвлөдөг. Эдний бол яхаа үйл хөдлөх бид нар ч нөгөө нэг ордер гэрчлэгийг энэ та харчиж байгаа. Та нар бол яг урьдчилгаа 30 юм уу 50% шилжүүлж болж байна гэд. Хэрвээ тийм одоо яг одоо иргэд бол тэрийг яг үнэхээр нотлох хоромт мөн үү гэдгийг бол ялгаж зааглаж мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ тохиолдолд бол урьдчилгаа 10-20% өгөөл үлдэгдлийн өмчлөх эрхийн гэрчлэгийг авсны дараа өгье гэдэг л нөхцөлтэйгээр тохирол тэгэл дараа нь мөнгө шилжүүлчих. 100% мөнгө өгчдөг. Тэгэл за нөгөө худалдагч худалдаа авахч хоёр чинь натраад орчин үйл хөдлөлтөөр очисон чинь энэ ч хоромч наа чи өөр хүний нэр дээр байсан биз дээ. Иргэн А гэдэг хүн тань зарсан юм байна. Гэхдээ энэ чи А-гийн нэр дээр биш, Б-гийн нэр дээр биш дээ. Энэ хаанаас гарч ирсэн гэрчлэгээ вэ гэд улсын бүртгэл чинь цагдаа л иргэн шилжүүлээд ингээ өөрөө баг хохирогч үйжиж баг одоо бичгээр нь хуурамтаар үлдсэн юм шиг болоод яач үгээд тэгээ нөгөө нөхөрлөгөө залгасан утас нь холбогдохгүй. Тэг мөнгө шилжүүлсэн дансны болгоо нь дансаар нь шүүлж шаал өөр хүний данс. Бас нөгөөдгөр яг нөгөө байрны гэрчлэгийг нь банк ус дээр тавьчих ч юм уу тийм эсвэл огт нөгөө гэрчлэгээ байхгүй байрыг бас зарцсан тохиолдлууд ч бас байдаг байх тийм үү? Тэр тохиолдол бас байна. Тэр бол бас одоо бас эгзэгтэй. Юу гэхээр нөгөө барьцаатай орон сууцыг худалдаж аваад шүү дээ. Тэгэхээр нэгээсэндээ банк болон банк ус санхүүгийн байгууллаганд миний одоо би худалдаа авахч. Миний худалдаж авах гэж байгаа байрыг ингээ барьцаан тавьчихсан. Тэгснээ худалдагч маань за энэ бол яг нэг 150 сая үнэтэй орон сууц юм аа. Гэхдээ 100 саяын барьцаанд байгаа. Одоо нэг зээл нэг 80 сая байна. Тэгээ чи одоо зөрүүндээ 70 сая төгрөг өгөөд ингээд авчихаа гэж. За ингээд нөгөө 70 сая төгрөгөө өгчөөд үлдэгдэл одоо зээлийн би өөрөө төлнө ч гэдэг юм янз бүрээр хүмүүс тохирно. Тэгсэн чинь нөгөө барьцаатай зээлийнх нь үнийн дүн буруу ч юм уу. Эсвэл бол
барьцаатай чигээр нь худалдаж аваад эсвэл захиалгын гэрээ хийж авчаад дараа нөгөө барилгын компани ч юм уу нөгөө худалдагч итгээд нөгөө зээлээ төлөхгүй надаас бүхэл 150 авцсан шүү дээ. Авснаа өөрийнхөө төлөх ёстой 80 өгөхгүй алгуулчих жоох. Тэнгуут нөгөө банк чин барьцаа өрөнгөөр бид нар охирлоо барагдуулна гэд нөгөө сүүлийн худалдаа авахч охироод байгаа байхгүй. Яг нийтлэг жишээ нь бол яг энгийнээр хэлэх юм бол 150 саяар би байр авж байгаа мөртлөө танд 150-ыг бүтээ өгсөн. Та болохоор нөгөө банк нь 80 өгөөд өрийн дарчаа танд ордер гаргаж өгнө гэчээд алга болчихж байгаа байхгүй гол. Тийм ээ. Тэгэл охирлоо үсээ, залилаа үсээд байгаа. Тэгэхээр бүр юучгүй л хоцорч ийн ол гэсэн үг шүү дээ тийм. Тэгэхээр энэ дээр бол бас тохиролцоог сайн их хэрэгтэй, хуульч зөвлөгөө авах хэрэгтэй шаардлага үүсэлтэй самтарч тийм. Таны зүгээс одоо ингээд гол төлөв одоо ямар хүмүүс илүү төлөхөө ингээд ер нь залилаа хийж ийн гэж харж байна те. Яг хөө залилан дээр нөгөө царай байдаг уу? Тийм. Залилагч гэдэг нөгөө дохны бичээс байхгүй. Зээ өсөг байхгүй. Маш одоо ихтгэл өнөмшил төрүүлэхээр бас үсэг. Тийм, үнэхээр мундаг одоо хариулт бол юм байна. Зүгээр ээж нь охин нь ээжигээ залилж байна. Төрсөн охин нь ээжигээ. За. Төрсөн дүүн аавыгаа. Ахыгаа. Төрсөн дүүн ахыгаа гэсэн үг шүү дээ. Тэгснэ аавтайгаа нийлж. Одоо энэ бүр одоо миний яг өнөөдөр ажиллаж байгаа кейс. Одоо би бүр иргэний шүүхтэр одоо ингэсэн. Нэг одоо хөдөөний малчаа ах миний үйлчлүүлэгч. Төрсөн дүү болон хүргэн хоёр нь нийлээд байраа зарж байгаа Баян зүрх дүүрэг цай 16. За ингээд байрыг худалдаж аваад 80 хэдэн сая төгрөг ингээ уул цуулаад хэлсэн ёсоор нь ингээ өгөөд ус амаар тохирчж байгаа байхгүй дандаа. Уг нь бичгээр буух хэвээр. Тэгээ авчаад хоёр нөө оюутан охиноо ирээд ийшээ суулгацсан. Нөгөө хоёр охтууд нь тэнцээ сургууль сурдаг. Тэгээд байжсэн чинь сая иргэний шүүхтэр хоёр оюутан охиныг шүүхдод. Тэгээд намайг өмгөөлөгчөөр аваад яасан ийсэн гэж судалсан чинь иргэн Б гэдэг хүн обисээ наадах чинь 8 сард худалдаж авсан юм аа. Миний ордер нь энэ нэгээд шүүхэд нотлох хоримтаар шинэ ордер гаргаж үзүүлээд наа чи миний байрыг сулж өг гэж. Мэдээж өмчлөгч бол байраа суллуулах эрхтэй. Гэтэл манайх ч аль 20 онд байрыг худалдаж аваад 20 оноос хойш амьдарч байгаа усуд. Тэгээ яав хийв юу болов гэд алуу танаа дүүлгөө залгаа асуудаа гэж чи дүүн. Бид нар одоо наа байрыг чинь зарсан одоо тантай ярих юм байхгүй. Төрсөн дүүн ахтаа тэгжилж шít. Хүүе чи чин одоо миний дүү шүү дээ энэ чи ч одоо юу яриад байна хүүхдээ гэдгсэн ах наадах чинь зарсан таны өгсөн мөнгө чи харин буцаагаад өгчнөө гэдэг ч. Яагаад тэгэхээр нөө тухайн үед 80 сая байсан байрыг өнөөдөр 150 сая зараад зөрүү тэнцээ 70 сая төгрөгийн ашиг аваад ингээ монжоод манай хүнийг хохироож ийна л гэсэн үг байхгүй. Тэгээ яг энэ тохиолдол төр ч одоо иргэний эрг үүсчин. Тэгэн гутал бид нар зөрөөд эрүүгийн залилангаар гомдол өгч байгаа. Одоо ингээ хоёр эрг ингээ зэрэг шалгагдаа явж байгаа. Одоо би тэгээ ахаас өөрчлөлөгчөөс асууж байгаа. За таны төрсөн дүү шүү. Нэгт хоёрт наа чин бол залих гэмтэргийн шинжтэй үйлдэл мөн үгүй бол мөн шүү. Би бол одоо хуульчийн хувьд бол дүүгийн чин цагдаа төхөөсөөр аргагүй юм байна. Тэгтээ өргөдлөө бол би бичиж өгөн та одоо өргөдлөө өхөө үгүйгээ шийдээ. Дүү чин бол найдвартай явнаа. Энэ бол тэгээ ажил хэмжээний охирол 50 саяас дээш. Өндөр ялтай 2-8 жилийн хорих ялтай байхгүй. Ингээ та ингээд өхөө гэсэн өстой би сонин өстой би өгнө штэ би юу гэжтэй би насаараа хурааж хөрөмтлөөсөн мал говь алтаад малчин айл байхгүй юу. Тэгэл нөгөө нэг өвлийн хүүтэн зуны алуунд ингээл осноос ноолоор махны мөнгөө ингээл өгөөд нэг 6 сар дотор л өгөөд 80 хэдэн сая дуусгаж байгаа байхгүй 88 сая. Тэгэл одоо ингээ байхгүй. Тэгэхээр ч одоо залилах гэмтэргийн субъектүүд ямар этгээдүүд байна вэ гэхэд би бол үнэхээр хариулж чадахгүй. Тийм байна. Үнэхээр наадах чинь сонсоод хинт ч итгэмээргүй юм байна. Итгэмээргүй байгаа. Тийм чинь төрсөн дүү итгэмээргүй. Би одоо өөрөө ч зайлж багаадаг юм гэдэг байхгүй. Үнэхээр эвгүй юм байна. Тэгэхээр тэр одоо төрсөн дүү нь одоо ахыгаа залилсан. Яаж тэгж одоо ямар амар юм байна тийм. Энэ бол амар. Одоо бүр хүн чинь хүнээ байж штэ. Тэгээд одоо бүр ах トゥ мах トゥ гэж байх нь энэ ч одоо шүүх цагтаа болоод тэгээ хурааж хоримтлуулсан мал хууг нь тэгж хамаг мөнгийг нь авчаад тэгээд мань хүн болохоро тэр байрыг нь яасан гэсэн үг өөр хүн зарсан. Өөр хүнд зарсан байна. Тэгээ мөнгө нь өөрөө аваад идсэн. Тэгснээр 80 саяас нь сая буцаагаад манай хүн 50 сая шилжүүлсэн байлээ. За. Аль 20 оны 80 саяг чи одоо 50-ыг шилжүүлээд яах юм. Манай хүн чинь гол нь байраа авахыг л хүсэж байгаа шүү дээ. Гол нь төрсөн ах トゥ учраас бичгээр гэрээ байгуулаагүй дээр алдаа болчихсон. Хүрээнд л явцсан байна л да. Тэгэхээр энэ дээр л хуульчаасаа зөвлөгөө аваад тухайн үедээ гэрээ гэж та хийсэн байсан бол юун зайл. Одоо охин нь ээжээгээ залж ийн хэрчтэй юу гэсэн үг вэ? Тэр бол бас амар кейс шүү дээ. 20 жилийн өмнөх үйл явдал. 20 жил.
бас бас л эдрээтэй байгууллага нөгөө компани хувьцаа эзэмшигчтэй хоорондын маргаан. Ээж охин хоёр хувьцаа эзэмшдэг. Тэгэл хоорондоо шүүхтэлцээд идэг. Яасан хэцүү юм бэ? Гэр бүл ялангуяа цусны төрөл бүр эцэг их хүүхэд хоорондоо шүүхтэлцэн гэдэг ер нь хамгийн том кейс яригтай баг тийм нөгөө мөнгө улаанууд цагаан гэдэг үү. Тийм одоо таны ондоо ингээл олон жил бас өмгөөл хийгээл явж хахад хамгийн бас юм сэтгэл өвтгөмч гэдэг юм уу одоо саяных шиг тийм юу ямар тохиолдол байдаг вэ? Ер нь энэ гэр бүлтэй холбоотой бас энэ заллангууд нэлийн юм төвхтэй байдаг уу? Эсвэл яг явж байгаад за ихч минь юм чи ах минь юм чи ингээд бас хэрэгээ хаах тий өргөдөл одоо гомдлгүй гэсэн өргөдлөө бичих тохиолдол их байдгүй. Тэгж хаагдах юу юм? Хаагдахгүй. За би яг эхнээс нь хариулчих. Нэгдүгээрт бол саяхан миний нэг ажилласан кейс төр өөрхийн монголчууд ч нөгөө ядуу юм болохоор Солонгост очиж хар ажил хийн. За хар ажил хийхдээ бол ингэдэг юм байна л да. Ганц би эрэгтэй эмэгтэйчүүд очино. Эсвэл гэр бүлтэй ч гэсэн гэр бүлээсээ салаад явах очиж байна. Тэгээ очингутлаа нөгөө хосууд болоод хамтарч амьдраад за тэгээд нэг нь бол одоо ажиллаа хийгээд нэг нь ар гэр юмаа зохицуулаад бас нэг хөнгөн ажил хийгээд нийлээд мөнгөө хурааж хуримтлуулаад 5 10 20 жил болоод Монголдо 20 жил болох тэр хугацаанд Монгол руу мөнгө шилжүүлээд байр аваад байна л да. Одоо хоёулаа хосууд байгаад л би чиний талынханд итгээл мөнгө шилжүүлээл хоёулаа 2 3 байртай гээд Монгол тооцоолоод яваад нь шүү дээ. За 3 байртай болчлоо очиод нэг байраа зараад бизнес эрхэлчин хоёулаа нэг байртай нэгийг түрээслүүлээд хоёулаа ингээд сайхан амьдарчин асуудаг шүү дээ хоёулаа чинь шинэ танилцсан. Ингээд явж хагаад Монголд ирээд хосвш болж байна. Тэгсэн чи одоо яаж ийм вэхээр эмхтэй бол нөгөө миний бүх мөнгийг авцсан учраас бүх мөнгөөр өөрийнхөө нэр дээр болоо өөрийнхөө дүүнэрийн нэр дээр нөгөө Монголд хүмүүсээрээ байр авцсан. Би буцаагаад нөгөөдхийн шилжүүлээд авъя гэхээр юу ч байхгүй. Тэгээд та одоо мөнгөө шилжүүлсэн юм уу гэд нотлгээд одоо шүүх намайг тэгэн шүү дээ. Тэгээд нотлоё гэхээр Солонгосын нэг хэцүү тал нэг хамаагүй харалцсан улсууд чинь мөнгөнгүүлгээ хийж болохгүй. Тэгээд дандаа нөгөө хүнээр дамжуулна. Хөрш мөрш эсвэл Солонгост байдаг өөр монголчуудаар. Тэгтээ би энэ найз охиндоо итгээд мөнгөө өгсөн манай хүн бас нэг өөр хүнд итгээд өөрийнхөө ах дүү лөө уг нь явуулсан. Тэр нь бол нотлогдно. Гэхдээ би энэ хүнийг хинээр дамжуулж яаснаас сайн мэдэхгүй. Тэгээд тэр нь одоо яг нотлох хоримтын хэмжээнд иргэний шүүхтэр өмгөөлөгч нар ажиллахад бас хэцүү. Солонгосоос бид нар нотлох хоримт олж ирнэ гэдэг бол хэцүү байхгүй. Ингээд одоо би бол одоо жишээ нь 3 байрны мөнгийг энэ хүнд өгөөд энэ хүнийг гэсэндээ баг Солонгост бас нэг хайхтар ажил хийгээгүй. Гол байрны мөнгнүүдийг би гаргаадсэн. Та бол одоо нөгөө түрээс ашиглалт идж жоох юмны юм гаргаад ингээд бүтээж жоог нь хосууд болоод нь шүү дээ. Гэрэлтийн баталгаагүй болохоос биш гэр бүл байхгүй юу? Тийм шүү дээ. Баг тэгээд яг хүүхэд төрүүлэхгүй хоёлаа яг амьдралын төлөө мөнгөний төлөө гэдэг ийм зорилготой. Тэгэл Монголд одоо нутагтаа ирээ сайхан амьдрна гэж хүссэн. Тэгээ ингээд явж байгаа нутагтаа ирсэн нөгөө мөнгөтэй хөрөнгөтэй хүнийхэн санаа бодол нь хуурал эсвэл хуучин найз залууч үт юм уу хуучин нөхөрч үт юм уу тэр үнтэйг нийлээд алга болчихно. За би бол энийг бол эрэгтэй эмэгтэй гэлэхгүй аль улсууд нь л хийгээд заллаад одоо энэ заллин гэхэд аяйгүй муухай юм. Энэ дээр бол одоо би бас сая шүүх хуралдаанд ороход надад бол бас хэлэх үг олдохгүй л байлээ. Тэгээ би одоо шүүхэд хэлж байгаа юм. Хэлэх үг үнэхээр олдохгүй байна. Би сая нөгөө эрэгтэйг нь эмэгтэйг хэлчихлээ шүү дээ. Эрэгтэй нь тэгж эмэгтэйгээс нэгч. Тэгээ би эмэгтэйг нь та нар одоо ингэж болохгүй. Адилхан монголчууд энэ дээрээ гэдэг. Одоо баг ингэ хиймэрхүү үг хэлж шүү дээ. Тэгээс яг хууль зүйн хувьд бол одоо надад үнэхээр тийм хэлэх тийм. Одоо харамсалтай байхгүй. Би ч бүр ингээд шүвсээ баг өмнөөс нь өөрчлөлөгч байгаа өмнөөс ингээд нулимс тусалчих гээд ингээд байж байгаа юм. Хэцүү 20 30 жил тий ажиллаж хүний нутагт хараар ажиллаж бас хүнд хөдөлмөр хийж байгаа. Тэгээд хуримтлуулсан гэж бодоод яваад исэн чинь энэ ч ирсэн юу чгүй 20 жил юу чгүй өнгөрсөн байна гэдэг чинь бол бас хэцүү шүү дээ. Тэгээд нөө алдсан 15 таа гэдэг үг бол. Тэгсэн энэ ч бүр 25 таа. За. Тэгээ одоо ингээд ирээд хил ам хийгээд манай нөгөө нэг 3 байрны мөнгө өгсөн чи ядаж нэг байраа авлаа. За. Тэгээ авахтаа нөгөө нэг Монголд байсан дүүгийнх нь нэр дээр байгаа шүү дээ. Дүүгийнх нь нэрээс байраа авцсан. Тэгсэн чи дүүн жилийн дараа шүүхтэд ороод ирчихсэн. Наа чи миний байраа. Ягаад яаж байраа авсан бэ гэхээр нөгөө бэлгэлийн гэрээгээр авсан. Бэлгэлийн гэрээг хүчин төгөлдөр бус тооцоолно гэж шүүхтэж. Яаж байгаа юм гэсэн наа чи миний байр чи үнэхээр наа байраа авсан бол наад байрныхаа одоо мөнгөний төлсөн гэдэг тэр их сурулж хөрөнгийн их усроо нотл гэж намайг хэлж. Би чи Солонгост байсан ийшээ мөнгө өгөөд ингээд амжуулсан юм чи яад нотлох вэ? Тэгээ айгүй хэцүү ингээд хөөхтэй. Тэгээд тэрэн дээр нас шүүхтэд яасан.
Ялсан. За За яашгүй дээ ёо. Нэг юм болчихлоо. Шууд ингэ өстөө нэрээ. тайвширч биш тийм ээ. Би бүр ер нь бол ямар гоё олон кейсийг мэддэг. Яасан сайхан юм гэдэг үлгчтэй ярилцаа сууж байна. Одоо тэгээд нөгөө сүүлийн үе чинь нөгөө залуучууд бас яг сая та ялж байна те намар олоод нөгөө түрээслүүлэх гэдэг асуудал дээр нэлээ ингээд заллуулж байна гэдэг. Тэгээ яагаад бас заллуулаад энэ төрүүлж бас мөнгөө хийгээд байгаа учраас заллуу үсээд байна тийм үү? Зүгээр төрүүлж бит юм мөнгөө. Тэгэн гуталч яах вэ? Өдөөнөөс ирсэн оюутнууд чи өөрхийн нийгмийн харилцаанд оролцоогүй юм мэдхгүй. Тэр болгон хүний нүдлөө хараад аливаа мөнгөлөл авалгаагаа үзүүл гэж хэлж чадахгүй тийм зориг байхгүй. Тэгэн гуталчин залливч нар бол яах вэ? Ийм мөнгөлөг нэг хурамжлал авалгаа үзүүлж болно. Эсвэл бол байранд нэг гүйл гэж оруулж ирээл энэ сайхан байр байна. Хараад байгаа үзээрэй. Миний бэр аханд асуудалгүй 6 сарын наа чи одоо жишээ нэг 6 сая гэдгийг чамд яшиг хөдөөнөөс ирсэн өөрхөө оюутан байна. 900 мянга сараар бодоод өгье. Гэн гутал чинь баярлал заа гээл бүх мөнгө шилжүүлээ 5 сая 600 тэгэл таг. Яа. Тэр хүн тэгэхээр тэр түлхүүр энтер нь яаж байгаад байна гэсэн үг үү тэр хүнд? Ингэдэг яг зүгээр нийтлэг тохиолдол бол миний одоо жишээ нь би залливчт гээд. За би энэ байрыг түрээсээр авч байгаа. Нэг сарын нэг 800 мянгаар. Тэгснээр сая төгрөгөөр дам түрээслэх гэдэг байгаа байхгүй юу? Гэхдээ түрээслүүлэхгүй тэрийг. Нөгөө ах нь энийг ингээд 800 мянгаар түрээссэн ч гэж хэлэхгүй шүү дээ. Энэ бол миний өмчийн байраа. Ах нь бол өөр одоо ингээд зайсанд их сайхан байранд амьдэртий. Энийгээ түрээслүүлж ирнэ амьдэртий. Алуу миний хоёр дөө ороод энийг сайхан үзэж чаар. Ер нь сарын сая төгрөгөөр түрээслүүлдэг. Та нар оюутнууд юм чинь би яг хөө сарын 900-аар түрээслүүлье. Мөнгө бүтэн ивэл шүү. Бүтэн ихгүй хийн гэвэл би бүр 800 болгоё. Бүтэн ихгүй гэвэл ах нь нэг сонир яагаад шаардлага болгоо өөр бүтэн их гээд. Богино хугацаанд 5-10 сая төгрөг гинт авах гэдэг шүү дээ. Ингээ нэг цаад нөгөө нэг ятгах тусан нэгтэл гэдэг шиг тий. Ингээд байгаа. Гэхдээ бол шууд ингээ илч шахахгүй байгаа үстэй. Ер нь жоохон хямдруулаа шүү гэдэг ингээ монголчууд хямдрал дуртай тий. Ийм одоо ингээ өчнөө хүмүүс залгаад ингээ залгаад идэг байхгүй эднэр гэл ингээл жүжигийг бол гой гой тоглоно шүү дээ. Тэгээд нөгөө хүнд ингээд үзүүлээд ингээ мөнгөний авчна. За ахын дөө эрх нэгтгэхээс нөгөөд ирээрээ тэр болтол ах нь одоо энэ миний бас жоохон цэвэрлэгийн мөвдгийг хийлгэчээгээд хаалгаа цойжлоод алга болоод үндсэн өмчлөгч буюу хүнд нь миний түрээсийн хугацаа дууссан шүү дээ. Би чинь түрээслэгч. Төлхөөрөө өгөөл би өөрөө яваад өгч шүү дээ. Тэгээд дараа нөгөө оюутан хүүхэд чинь үндсэн түрээслэг өмчлөгч нь маань өөр түрээслэгч олоод авчирна эсвэл өөрөө ирнэ. Тэд нар хоорондоо мөргөлдөө тагаралтаад юу болов яав хийв тэгээд цагтаа. Тэгээд би бол тийч мултраа сайхан айлтын хайнаанд явж байгаа шүү дээ. Яана. Тэгээд гол нь нөгөө нэг за миний түрээсийн хугацаа дуусгаж байгаа тэр хүн төлхөр байгаанд гэдэг тэгснээ ингээд хүмүүс дамлаад түрээсэлждэг байх нь. Тэгээд маш олон хүнд магадгүй ингээд түрээслүүлсэн тохиолдол их байдаг байх тийм. Нэг өдөр 5 хүнд оруулаад зэрэг харуулчих юм шиг. Цагийн хуваар гаргаад уулзалтын цаг тавлал. Яа бүр яг ажил хэрэг болгоод байгаа юм шиг. Энэ дээр бас нэрээ яаж хохирлол ер нь барагддаг юм болоо. Энэ бол яг хөө эрүүл 17-3 заллах гэм тэрэг. Тэгээ амьдралын их үүсвэр болгосон буюу байнга доктортой үйлдсэн гэдгээр ял өндөрдөг. За. 20 хайлын хэмжээ бол нэлээд өндөр болчихж байгаа гэсэн үг шүү дээ 2-8 жил. Тэгээд өөр сонголт байхгүй зөвхөн хоригдно. Дээрээс нь хохирлыг бол одоо эрүүгийн журмаар төлж барагдуулъя гэвч нөгөө нөхөр чинь аль хэдийн хайнаанд ороод очиод мөнгөө үрдсэн болвол мөн дээрээс нь өөрийнх нь нэр дээр өмч хөрөнгө мэдээж байхгүй л амтан байгаа шүү дээ. Тэгэл ер нь бол иргэд хохирол үлдчихэ. Тэр хүн шорондоо очиод магадгүй ажил төрөл хийгээд нэрийн данслуунд мөнгө нь орныг 20% орд юм аа. Тэгээд тэрнээс нь одоо хохирогчтой хохирлыг дараалалаар нь барагдуулна гэдгийг хуулаараа. Тэгэн гуталж одоо хэдэн зуун саяын хохиролтой одоо энэ барилгын компани захирал махиралтай эсвэл саяны түрээслэгч магадгүй 100 сая 10 хүнээс 10 сая гэж 100 сая болцсон болвол тэр 100 саяыг одоо тэр хүн шорон дотор шорон одоо ямар хөдөлмөр олгодог ажил алгагч биш. Тийм хэмжээний мөнгө цалин өгөхгүй шүү дээ. Их хүнд ажил хийсэн ч гэсэн. Тэгээд ер нь тийм хүнд ял авцсан хүнийг ажил хөдөлмөрт гаргалаа юу. Ингээл тэр иргэд бол ингээл маш олон жил охирно. Яг хөө энэ дээр бас нэг кейс хэлэхэд манай нэг үйлчлүүлэгч 2010 онд юмнуудаа хулгаад алдаад бүлэг хулгаад гэрлүүн орон байрлал нэвтэрч хулгаалаад 800 гэдэг юм 3 нөхөр төр 2 сая 400 мянган төгрөгийн хохирол гарсан. Тэгээ хохирлоо төлгсөн чинь давхар 10 жилийн хорхол авцсан. Тэгээ манай үйлчлүүлэг тухайн үед мөнгө авъя гэсэн нөгөөдөл нь хохирлоо төлж чадахгүй байгаа шоронд авчиж байгаа байхгүй. Тэгээд манай үйлчлүүлэгч шийдвэр гүйцэтгэлээр очсон чинь та 10 жилийн дараа ирэх гэсэн гинэ. За. Яаж байгаа гэсэн наа хүмүүс чинь шоронд байгаа юм чи одоо хэн төлөхөвдөө та 10 жил хүлээ гэсэн. Тэгээ манай 11 онд хөөцөлж байгаад хүлээгээ сая 21 онд шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр очсон байна нийслэлээ. Тэгсэн одоо наадахны чи хөөцөх хугацаа дууссан өнгөрсөн гэсэн.
Одоо наа мөнгө чи ирэхгүй. Одоо наа чи шийдвэр гүйцэтгэх ажиллагаа өөрөө хууль хугацаатай л да. Тэгээд арга зэрэг дээр нь орсон. Одоо наа чи нэмэргүй гэдэг ингээ наа хүмүүс зайл суллагдаад явцсан байна жилийн өмнө. За ингээд өмгөөлөгч тандсан. Өмгөөлөгч бол одоо энэ шүүхийн шийдвэр бол заавал биелэгдэх зарчимтай. Монгол Улсын үндсэн хууль зааснаар бол шүүхийн шийдвэрийг бүх шүүх бусад этгээ заавал биелүүлнэ буюу хэн бугаач одоо нас одоо хугацаа үйл аргалсан биелүүлнэ. Ингээд тухайн шүүхтэн дахиж хүсэлт гаргаад дахиж бичиг аваад тэгээ дахиж шийдвэр гүйцэтгэлд өгөөд тэгээ нөгөө улсуудыг чинь дахиж олуулад тэгээ сая 2024 онд нөгөө 2 сая 400 мянган төгрөгийн төлөвлөлөө шүү дээ. Гэтэ тэгээ тухайн үе чинь бас мөнгө одоогийн мөнгө тийм тэнгэр газар шүү дээ. Яг тухайн үе тэр хүүхдүүд бол нэг 18 та 20 21-тэй залуучууд байсан. Сая бол 30 31-тэй залуучууд болоо гараад ирж байгаа. Тэг амьдрах гад байж хахад нь яг шийдвэр гүйцэтгэлд өгөөд 800 мянган төгрөг авъя гэхэд бол өнөөдөр бол бараг сарын цалингийн талд одоо хөдөлмөрийн өсний доод шүү дээ. Тийм шүү дээ. Ингээл эргэж хэрэгдээл охироод ин тэгэхээр энэ дээр иргэдийн анхаарах зүйл мөнгөө шилжүүлэхээс өмнө нэгтлээ. Зөвлөгөө аваад чаддаг мэддэг хүнээс нь. Тэгээд нэх их мөнгө шилжүүлчихэж тэгээд айгүй хөнгө хаамгаа байгаа. Айгу тийм яаруу адгуу ч юм шиг тийм тэгээд нөгөөтөгөр за энэ боломжийг л алдаж болохгүй гэдэг нэг юм бодолтой байгаа. Тэгээ нөгөө хүмүүс нь илүү юм гой давуу талыг олгонгууд за би энийг л алдаж болохгүй шүү гэж маш хурдан байдлаар л өөртөө давуу талыг авах гэсэн нэг тийм шунал хүсэл тийм тэрэндээ одоо ингээ хөтлөгдөөл заллуулад байна уу да. Яг хоцрогдох гээд идэг тийм. Хоцрох гээд байгаа мэдрэмж аваад. Тийм тэнгууд одоо би одоо сая ярьснаар бол бид нар ингээд лойрыг бол ингээд бид нар яг ингээд нэгтлаад сайн байх юм байна. Гэтэ би эндээс нэг юм асуумар санагдаад. Тэр нь болохоор хуулийн байгууллагад одоо лойрдуулчаад яг очиол байгаа л да тий. Лойрдуулахаас өмнө одоо яаж үйлчлэгээ авах боломжтой байдیں۔ Тий одоо өмгөөлөгчөөс ч гэдэм уулчаас ч одоо би жишээ нь байр түрээслэх гэж яадаг. Яг бай зүгээр жижигхэн асуудал гэж болно. Гэтэ би лойрдуулжсэнаас л нэг бас нэг мэрэгжлийн үнээс нэг юм асуулгаад мэдчих хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр тэр үйлчлэгээнүүдийг хаанаас яаж авал зүгээр эдий. Тий тэр талаар хэлж өгөл. За иргэдийн яг энэ тохиолдолд иргэд хаана хандхайг мэддэггүй. Шүүх дээр очдог, прокурор дээр очдог, цагдаа дээр очдог. Тэгэхээр шүүх прокурор бол иргэдэд зөвлөх үүрэг хүлээхгүй буюу зөвлөвөл бүр өөрсдөө хуулийн хариуцлагатай шоронд орно. Тэгэхээр зөвлөх ганц одоо хуульччин бол 4 биш те натраад шүүх натраад шүүгч прокурор өмгөөлөгч гэдэг. Энэ дөрвөн субъектээс зөвлөгөө өгөх хэрэг бүхий ганц субъект нь өмгөөлөгч байхгүй. Тэгэхээр өмгөөлөгчөөс зөвлөгөө авах хэрэгтэй. Цагдаагийн байгууллага бол гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажил одоо чиг үүргийнхаа хүрээнд бол бас зөвлөгөө өгнө. Гэхдээ та нар бүгд мэднэ. Төрийн албаны ажил маш их. Юун тань зөвлөгөө өгөх тэнцээ хохирсон хүмүүс дээрээ гүйж барахгүй байна. Тэгэхээр ерөөсөө өмгөөлөгч тандхаас өөр гарцгүй болчихно тий. Өнөөдөр бид нар нэг үхэх гээд одоо эмнэлэгт одоо очиж ивэл эмнэлэг очиртой байл өөрөө очир багтаа эмнэлэг дээр гүйдэг шиг ер нь хуульчтаас ганц өмгөөлөгч зөвлөх үүрэгтэй юм байна. Дээрээс нь өмгөөлөгчөөс зөвлөгөө авах юм байна гэж. За энэ тохиолдолд өмгөөлөгч яаж ажиллах вэ гэхээр жишээ нь түрээслэгч байгаа бол өмгөөлөгч тухайн үнэхээр таны өмч хөрөнгө мөн одоо түрүүний сэтгэл хөдлөлтөд автаад орж ирсэн хөдөөний оюутныг бодвол өмгөөлөгч тэнцээ за та юм оцолж тэгчгэн гिचг гэдэг ингээд нэгтлээд овэ чи мөнгө битэлжүүл байж аливаа энэ лавлагыг нь харъя. Энэ ордер нь харъя. Эсвэл та улсын бүртгэлийн байгууллагаас үйл хөдлөлийн эд хөрөнгө таних гэдэг тодорхойлтыг яг өнөөдрийн он сар өдөр тамхтаа гаргаад ир. Тэгээ бид нар 20 саяыг шилжүүл. Гэх жишээ нь. Ингээ явчихад бол хизээч хохирохгүй. Нэгт хохирох зүйл байсан ч тэр эрсдлийг хэлээд өгнө гэсэн үг. Хоёрдугаарт орон сууц судалтай авах гэж байгаа тохиолдолд нөгөө урдсан тэмдэглэгээ. Урдсан тэмдэглэгээ эхлээд хэлгээ. Барьцаатай юм уу, барьцаагүй юм уу? Барьцаатай барьцаагүйг эргэж шууд мэдэх боломжгүй шүү дээ. Тэр өмгөөлөгч бол хэрвээ та өмгөөлөгч авах юм бол өмгөөлөгч төр үйлчлүүлэгчд за яг энэ байр барьцаанч байж магадгүй өөр хүний урдсан тэмдэглэлч байж магадгүй. Хоёулаа улсын бүртгэл ороод шүүлгээд үзье. Тэгээ улсын бүртгэл чинь шууд одоо хаамаагүй годомны хүн очихоор шүүлт хийгээд хараад хэлээд өгөхгүй л дээ. Тэгэхээр нөгөө тэрийг яг нөгөө өмгөөлөгч бол нөгөө хууль заас эрх хэмжээнийхээ өрөөнд албан баланкн дээр хүсэлтээ маа бичээд ийм хүмүүс төвлөж тусалцаа үзүүлж гин тэгж гин ингэж гин энийг нотлохоромтаар гаргаж өгөөч. Хэрвээ тэх юм бол бид ийм хилцэл гэрээ хийх гээд байна.
Ингээд ажиллаад явчихдаг. За маш их баярлалаа. Тэгээд маш хэрэгтэй мэдээллийг бас өмгөөлөгч маань өглөө. Тэгээд нэлээд том эрсдэл гарахаас өмнө тийм бид бол өмнө нь бас жижиг одоо зүйлээр одоо юу гэдгийг өөртөө хэрэгтэй байдлаараас авах боломжтой нь юу вэ гэхээр мэдээж өмгөөлөгч гэдэг хүн байдаг. Одоо юу гэдгийг тийм өмгөөллийн одоо үйлчлэгээ авах нь одоо нэлээд юм хэрэгтэй мэн гэж ойлголоо. За тэгээд өнөөдөр маш их баярлалаа хүрэлцээрсэнд. За баярлалаа. Таны ажил амжилт хүсье. Амжилт. Баярлалаа.